Нэс эргээд монголчууд маань одоо бид олуулаа болцгоо яриад байдаг. Тэгээд монгол хүмүүс маань хилийн чандад ажил амьдралын ирэхээр тэнд амьдарж байгаа эдийн засгийн нөхцөл байдал болон одоо сайн ажил хөдөлмөр хөөж одоо тэнд ажиллаж байгаа гэж ойлгож байгаа. Тэгэхээр хүүхдтэй бол хүн сайн сайхныг л хүснэ эргээд. Хүүхдтэй Америкийн иргэн хүүхд бол бас олон давуу талуудыг эзэмших боломжтой. За мужийнхаа дотоод сургуульд ороход одоо хөнгөлөлтөд ордогч гэдэг юм уу. Тэгэхээр хүүхдтэй сайн сайхныг хүсээд ийм боломжийг Монголын төр нээж өгч болдоггүй юм бах та гэд бодохоор энэ хүүхдүүдийг 18 хүрээд сонгоол гэдэг одоо сонголтын дээр бол хатуу зогсох ёстой гэж та бодож байна. Энэ яг Америкт байгаа хүүхдүүдийн асуудал юм шиг мөртлөө давхар иргэншлийн асуудлыг яг би өөрөө уншаад судлаад үзэхээр энэ бас баян үлгийн монголчуудтай казак хүмүүстэй одоо нэлээд хэдэн жилийн өмнө Казахстаны засгийн газраас явуулсан халамжийн бодлогоноос болж иргэний бүртгэл дээр бол маш том одоо скандал үүсэж исэн. За тэнд бол давхарцсан байдлаар хүмүүст бичиг баримт олгож исэн. Тийшээ очиж нийгмийн халамж хүртээд давхар Монголынхаа паспортыг хадгалж байсан гэдэг. Тэгэхээр энэ асуудлыг энэ цонхыг нээх гэхээр алтан гэрэл хуульчин хэлж байгаа. Энэ цонхыг нээх гэхээр бас арай өөр асуудал давхар нэгдэх гэдэг юм болов уу? Та тэрэн дээр бас ямар байр суурьтай явдаг мэдээлэл өгөөч бидэнд. Тэгэхээр өөрөө хоёр юм яриад байна л да. Нэг талд нь давхар иргэншлийн асуудал гэж энэ бол яг одоо эрх зүйн асуудал. Нөгөө талд нь одоо хууль эрх зүйн зөрчилд орсон иргэдийн асуудал байгаа байхгүй. Нэгд зэрэг бол одоо давхар одоо тийм хууль бус иргэншилтэд явж байгаа нь угаасаа л тэгэл хууль зөрчил өнөөдрийн хууль тогтоомжтой нийцэхгүй л байж байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ дээр бол одоо бидний хувьд бол нэг талаас Монгол улс давхар иргэншил байхгүй. Энэ дээр бол ингээд үндэсний одоо нэгдсэн ойлголт тийм үндсэндээ одоо хуулиндаач байгаа. Энийг ингээд бид одоо үндсэн хууль юм уу эсвэл одоо хуулийнхаа эсрэг юм ярьж болохгүй шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ бол ингээд ойлгомжтой. Энэ бол зөвхөн энэ иргэдийн асуудыг яах вэ тийм ээ. Энэ дээр бол харин Монголын төр нэг бүрчлэн хандах хэрэгтэй. Үнэхээр энэ асуудал за тэр Америкт байгаа иргэд бол бас маш их одоо нөлөөтэй гэдэг утгаараа бол өнөөдөр та бидний асуудыг том асуудал болгоод яриад байгаа байхгүй. Гэхдээ бол тэнд бол одоо энд байгаа хүүхдүүдээс илүү тэнд хохироод байна гэсэн одоо тийм харьцуулах судалгаа хийгээд үзэх юм бол бас нэг өөр дүгнэлт гарна. Тэгэхээр ер нь мэдээж хэрэг Монгол хүүхд өнөөдөр Монгол хүүхдэд ногдож байгаа хүүхдийн мөнгө гэдэг юм уу юм давуу талаа эдэлж болно. Гэхдээ давхардуулахгүйгээр үнэхээр аль нэгийг сонгох замаар энэ бүгдийг бол хууль эрх зүйн хувьд бол дүгнж болох юм. Казак иргэдийн хувьд бол үнэхээр бид дахин маш сайн судалж тийм ээ тэр иргэдийн эрх ашгийг бас хохироохгүй. Яг тэд чинь үнэхээр Монгол төрж өссөн Монгол хүмүүс байхгүй. Тэгээ үнэхээр тэнд идээшгүй тэнд үнэхээр тэр цаад тадаасаа тэр яг тухайн үед тэр сонголтонд дагаа явцсан. Гэхдээ эргээд бол монгол хүмүүс ч монгол хүн байдаг юм байна л. Би бол маш олон тийм одоо казак иргэдтэй уулзж байсан. Үнэхээр бид бол зөвхөн Монголдоо юм байлээ гэдэг тийм ээ. Тэгэхээр эн чинь бол өөрөө бол харуулдаг байхгүй. Үнэхээр одоо зөвхөн одоо тэр улсын бодлогоо гэдэг утгаж манай бодлогоор давхар иргэншил гэдэг чинь байхгүй бөгөөд буруу. Харин яг тодорхой иргэдийн эрх ашгийг ялангуяа тэдний өөр хүүхдийн эрх ашгийг өнөөдөр энэ бол төрийн байгууллага өөрийнхөө хүрээнд яг хувь хүн дээр асуудлаа шийдэж явах бүрэн болцоотой.